Сайн байцгаана уу? Насан туршийн боловсролын онцлог нь хинж, хизээч, хаанч суралцах боломжоор дүүрэн байдаг. Тэгвэл энэ удаагийн тэл хичээлийг хэлийн чанад ажиллаж, амьдарч, сурч, боловсрч, мөн төр хугацаанд очисон байгаа иргэдтэй түүнчлэн хайртай эцэг эх, гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, таньдаг мэддэг хүмүүс нь гадаадд оршин суугаа иргэн та бүхэнд зориулж байна. Өнөөдрийн хичээлийг үзснээр та одоогийн нөхцөл байдалд таны амьдарч буй улс оронд таны тохиолдсон асуудал бэрхшээлийг шийдэхэд хэн танд тус болох вэ? Хэрхэн хандах вэ? Хэрхэн холбогдох вэ гэдэг талаар мэдэж авахаас гадна энэ нөхцөл байдалд та өөрийгөө хэрхэн хамгаалж чадах юм бэ? Та мөн юу хийж чадах юм бэ талаар мэдэж авах болно. Энэ удаагийн хичээлийг хэлийн чанд дахь монголчуудын зөвлөлийн боловсролын хорооны нарийн бичгийн дарга мөнх дэлгэр хамтран заах болно. За сайн байцгаана уу ирхэн үзэгчдээ. За энэхүү хичээлийг насан туршийн боловсролын үндэсний төв хэлийн чанд дахь монголчуудын зөвлөл хамтран бэлтгэн хүргэж байгаадаа бид баяртай байна. За энэхүү хичээлээр хэлийн чандад тусгай нөхцөл байдал үүссэн байгаа ковидтай холбоотой энэ нөхцөл байдалд хэрхэн албан болон албан бус байдлаар өөртөө тусламж дэмжлэг авах талаар бид нар та бүхэндээ хуваалцах болно. За тэгээд одоогийн нөхцөл байдлын талаар та бүхэндээ танилцуулъя. За гадаадд 170 мянга орчим хэлийн чандад монгол иргэд амьдарч байна гэсэн албан бус тоо байгаа. За тэгээ үүнээс болохоор 2 сарын 1-ээс эхлэн Монгол Улсын засгийн газар 4300 орчим монгол улсын иргэнэ эх орондоо татаа авчирсан байна. За өнөөдрийн байдлаар бол 7900 иргэн элчин сайдын яамдуудаа эх орондоо буцаж ирэх хүсэлтэд илгээсэн байна. За манай хэлийн чанд дахь монголчуудын зөвлөл нь болохоор 200-аад улсын 147 төрийн бас байгууллагын нэгдэл байгаа. За үүнээс болохоор 5 улсыг сонгон та бүхэндээ жишээ татаж ярих байгаа. За Турк улсын жишээг та бүхэндээ хүргэе. Турк улсад Монгол улсаас 5000 иргэн амьдарч байгаа. За тэдгээрээс одоогийн байдлаар 570 иргэн Монгол улсдаа ирэх хүсэлтэд илгээсэн байгаа. За манай Туркийн элчин сайдын яамдын мэдээллийг та бүхэнд дэлгэцээс харж байгаах. Хэрвээ танд яаралтай шаардлагатай визээ сонгуулах эсвэл албан байдлаар хандах тохиолдол байх юм бол Турк улсын элчин сайдын яам руу хандаж болно. За мөн манай хэлийн чанд дахь монголчуудын зөвлөлийн дэргэдэх Монгол ахын дүүсийн холбоо байгаа. За энэхүү холбоороо та бүхэн хандаж орчуулга хийлгэх зөвлөгөө авах. За мөн хүнд хэцүү байдалд орсон байгаа бол та бүхэн хоол хүнсний тусламжийг авах. За мөн хандив тусламжийн үйл ажиллагаа манай энэ төрийн бас байгууллага явуулаад ихсэн байгаа. За Америк нэгдсэн улсад байгаа та иргэн байх юм бол Америк нэгдсэн улсын Вашингтон хотод байрлах манай элчин сайдын яам руу хандах боломжтой. За мөн Америк нэгдсэн улсад амьдарч байгаа монголчууд эмэгтэйчүүдийн холбоо байна. Америк дахь Монгол оюутны холбоо, за мөн Калифорнид байгаа монголчуудын холбоо гэх зэрэг холбоодууд руу хандаж хүнд хэцүү байдалд орсон бол та дэмжлэг тусалцаа авах боломжтой. За манай Бельгийн холбоо Бельги улсад байгаа элчин сайдын яам руу та бүхэн холбогдож болно. За Брюсселд байрлаж байгаа манай элчин сайдын яам. За Бельгийн нэгдсэн холбоодууд байгаа. Төрийн бас байгууллагуудын холбоодууд маш эрчимтэй сайн үйл ажиллагаа явуулж байгаа. 2 сарын 1-ээс хойш хандивын үйл ажиллагаа явуулж Монгол улстай хүртэл маскыг илгээсэн байгаа. Мөн Бельгид амьдарч байгаа монголчуудад зориулсан хууль эрх зүйн мэдлэг зөвлөгөө өгөх, за мөн орчуулгын үйл ажиллагаа гэх зэрэг хандивын үйл ажиллагаануудыг явуулаад эхэлсэн байгаа. Хэрвээ та эх орондоо байхгүй гадаад улсад хөл хорионд орсон бол манай тухайн байгууллагаараа бас холбогдох боломжтой. За Солонгос улсын хувьд болохоор Солонгос дахь монгол иргэдийн нэгдсэн холбоо гэж байгаа. Маш олон холбоодууд ажиллаж байгаа. Та бүхэн энэ холбоодууд руу холбогдоод мөн ажилгүй болсон, за мөн хууль зүйн зөвлөгөө авах, за бусад зөвлөгөөнүүдийг авах юм бол холбоодууд руу холбогдож болно. Мөн Солонгос улс дахь элчин сайдын яам руу бас тухайн сайтаар холбогдоод мэдээлэл авах боломжтой. За Оросын албаны улсын өнөөдрийн байдал гэх юм бол Оросын албаны улсаас 570 оюутан Монгол улстай ирэх хүсэлт, яралтай ирэх хүсэлт илгээсэн байгаа. Тэгэхээр та бүхэн бас элчин сайдын яам руугаа бас холбогдоод Москвад байгаа элчин сайд руу холбогдож болно. За мөн эрхүүд байгаа ихтэй сургуулиудын оюутны зөвлөл, за Монгол оюутны холбоо хандах боломжтой. За Швед улсад байгаа элчин сайдын яам Стокгольм хотод байрлаж байгаа. Та бүхэн тухайн сайтаар ороод
хэрвээ танд шаардлагатай албан ёсны визээ сонгуулах ч юм уу мэдээлэл хэрэгтэй бол хандаж болно. За мөн Швед дэх үндэсний холбоо гэж байгаа монголчуудын үндэсний нэгдсэн холбоо руу хандаж мэрэгжлийн шаардлагатай мэдээллүүдийг авах боломжтой. За ингээд Монгол улсад олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад хэргийн яамар байгаа та бүхэн хандах боломжтой. Мөн манай хэлийн чандах монголчуудын зөвлөл 147 төрлийн бас байгууллагын нэгдэл рүү хандаж манай цахим хуудас руу зорчин орж болно. За мөн цахим өртөө төрлийн бас байгууллагын сайт руу нэгдэн орж та бүхэн өөрийнхөө тухайн амьдарч байгаа улсаас ямар шаардлагатай тусламж дэмжлэг юу авмаар вэ? Тэрийг холбогдоод албан бол албан бус байдлаар холбогдож мэдээлэл авах боломжтой. За ингээд та бүхэн албан ёсны мэдээллийг албан ёсны их сурвалжаас авах нь өөрөө яг одоогийн нөхцөлд бол маш чухал байгаа. Тэгэхээр энэхүү мэдээллүүдийг та авснараа цаашаа өөрсдийн чинь ах дүүнэр өөр гадаад улсад хорионд орсон байгаа иргэдтэй бас түгээх мэдээлэл хүргэх гэдэг дээр та бүхэн бас анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр бид бүхэн одоогийн нөхцөл байдалд хэцүү бэрхшээлтэй асуудал танд тулгархад өөрийн амьдарч буй орон нутагтай хэнд хандах ёстой юм бэ? Хэрхэн хандах талаар мэдэж авлаа. Харин одоо энэ нөхцөл байдалд та өөрөө юу хийж чадах юм бэ? Танд ямар боломж болцсон байна вэ гэдэг талаар хамтдаа үздэцгээе. Тэгэхээр бид бүхэн юу хийж чадах вэ? Тэгэхээр энэ нөхцөл байдалд таны хийж чадах зүйл маш олон байгаа. Жишээ нь та өөрийн эрүүл мэндийг хамгаалах, өөртөө зөв мэдээлэл олж авах, түүнчлэн бусдад эргээр нөлөөлөх бусад боломжуудыг олж харах гэх мэтлэн маш олон боломж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл байна гэдэг нь бие махбод, сэтгэл санаа, нийгмийн орчны хувьд эрүүл байгаа хүнийг эрүүл хүн гэж тодорхойлдог. Тэгвэл та өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэндийг хэрхэн хангаж байгаа вэ? Түр хугацаанд бодоод үзье. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүн болгонд эмээх, айх, санаа зовнох, төвших гэх мэтчлэн сэтгэл хөдлөлүүд хүн болгонд илэрч байгаа. Тэгвэл энэ нөхцөл байдалд та хэрхэн өөрийнхөө сэтгэл санааг доктортой байлгах юм бэ? Сэтгэл санаагаа доктортой байлгах чадахгүй байснаас танд маш олон сэтгэл хөдлөлүүд илэрч сэтгэл санааны докторгүй байдал тодорхой хэмжээнд үүсэж байгаа нь ойлгомжтой. Та энэ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүйгээр түүнчлэн хит хүн дээр хүлээж авч байнга ийм байдалтай байх нь эргээд таны бие физиологт нөлөөлөхөөс гадна шийдвэр гаргах чадварт хүртэл нөлөөлж байдаг. Тэгэхээр та энэ үед яах ёстой юм бэ гэвэл айх эмээх гэдэг бол гарц биш үдийг юун төрөнтэй ойлгох хэрэгтэй. Мөн одоогийн нөхцөл байдлаа тунгаан бодоод энэ нөхцөл байдал зөвхөн надад тулгараагүй, дэлхийн нийтээр тулгарсан байгаа гарц шийдлүүд байгаа, шийдэгдэж байгаа гэдгийг бодоод өөрийн сэтгэл санаагаа тайван байлгах юм байна. Түүнчлэн одоогийн нөхцөл байдал харж болох эерэг талууд юу байна вэ гэдгийг бодож үзээрэй. Түүнчлэн өөрийн хүлээж авж байгаа мэдээллүүдээсээ сөрөг мэдээлэлээ аль болох хязгаарлахыг хичээгээрэй гэж тань зөвлөмөр байна. Мөн бие махбодын эрүүл мэндийг хангахын тулд бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол бүтэн нойртой хонох, эрүүл зөв хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх мэтлэнгээр өөрийн бие махбодыг идэвхтэй ойлгож, дархлаагаа сайжруулж энэ нөхцөл байдлыг даван туулж болно. Тэгэхээр эрүүл зөв хооллох дээр хэлийн чандад суугаа монголчууд маань өөрсдийнхөө байгаа нөхцөлдөө тохируулан дархлаагаа дэмжих хоол хүнсийг хэрэгжилж байгаа жишээнүүд маш олон байгаа тийм ээ. За энэ тал дээр эмэгтэйчүүд тэр дундаа дархлаагаа дэмжих хоол хүнсэн дээр нэлээд их анхаарал хандуулад эхэлсэн байгаа. Францд байгаа Золзээ багшийн жишээг дурдъя. Золзээ багш бол зөвхөн сүү авах гэж гардаг. Тухайн сүүгээр монгол хүн дархлаагаа яаж дэмждэг вэ? Яг тэр бүхнийг сүүгээрээ ааруул хийж гин, аарцтай гурилан бүтээгдэхүүнүүд хийж байна. За мөн ногоо ашиглан гэртээ ногоо дарж байна. За өглөө болгон эрүүл мэндэ бодож гүйж байна. Тэгэхээр гэртээ зүгээр суугаад байх биш те. Монгол хүн яаж өөрийнхөө дархлааг дэмжих боломжтой вэ? Ямар ч цаг хугацаа нөхцөл те өөрөө өөрийгөө дархлаажуулаад те сэтгэл зүйн хувьд ч тэр бие махбодын хувьд ч дархлаажуулаад явах боломжтой гэдэг жишээ юм байна. Түүнчлэн өөрийн эрүүл мэндийг хамгаалах маш том нэг алхам бол өдөр тутам танд өгж байгаа тухайн улс орны зөвлөгөө, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг та анхааран даах гэдэг бол таны одоо эрүүл мэндийг хамгаалж байгаа маш том алхам юм. Дараагийн нэг боломж юу юм бэ гэхээр бид бүхэн мэдээллийн маш олон суугаар маш олон төрлийн мэдээллүүдийг авч байгаа. Тэгвэл энэ мэдээллээ та албан ёсны их сурвалжаас авсан байх, мөн авч байгаа мэдээлэлтэн шин сорог байхаас гадна баттай үнэн зөв мэдээллийг авдаг байх нь чухал юм. Та энэ мэдээллийг авч чадсанараа мөн бусдад зөв мэдээлэл түгээж чадсанараа маш олон хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд эргээр нөлөөлөх боломжтой гэж ойлгож байгаа.
За түүнчлэн бидэнд ямар боломжууд байна вэ гэхээр жишээ нь та гэр бүлээрээ хамт байснаар гэр бүлийн хагалуун дулаан уур амьсгалаа бий болгох, цаашид хийхийг зорж буй зүйлсээ бодож төлөвлөх, за тэгээд өөрийн хөгжих суралцах боломжуудыг нээх гэх мэтлэн олон эерэг зүйлсээс байж болж байна. Тэгээд таны авч байгаа мэдээлэл баттай зөв эерэг байх юм бол таны дараагийн мэдээлэл өгөх хүн чинь ч гэсэн баттай эерэг мэдээлэл авна гэсэн үг. Нэг хүн шууд болон шууд бус замаар 1000 хүнд нөлөөлж идэг гэдэг. Тэгэхээр та нэг эерэг зүйлийг түгээснээр 1000 хүнд эерэг зүйлийг өгч байна гэсэн үг тийм ээ. За бас нэг чухал боломж бол юу юм бэ гэхээр бидэнд бусдад туслах, нэг нэгнээ дэмжих тийм ээ. Энэ том боломж гарч ирж байгаа. За нэг жишээ дурдах юм бол Америкийн нэгдсэн улсад байгаа монголчууд маань маш сайн нэгдэж нийлж байгаа. За тэрний нэг жишээ бол одоо Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид байгаа нэгэн залуу одоо орон гэргүй болсон монголчуудтай, ажилгүй болсон монголчуудтай зориул өөрийнхөө одоо гэрийг одоо ашиглуулах хэд хэдэн монголчуудыг гэртээ амьдруулан за эргээд одоо тэр хүмүүстэй ямар гарц гаргалгаа байна вэ гэдэг тэр монгол хүний үндсэн тэр суур бусдтай зовх цагт нөхрийн чанар танигдана гэдгээр одоо туслаад явж байгаа нь одоо эргээд бусад хүмүүстэй бас үлгэр дуурайл болж байгаа маа. Гэх мэтлэн зөвхөн та өөрийгөө хамгаалахаас гадна эргэн тойронд нь байгаа асуудал бэрхшээл тулгарсан элэг нэгтэй монгол түмэндээ танд туслах, дэмжих, чиглүүлэх боломж бидэнд бас байгаа гэдгийг та бүхэн санаарай. Тэгэхээр энэ мэдээллийг та авсан бол таны эргэн тойронд энэ мэдээллийг авч чадаагүй, мэдэж чадаагүй, хандаж чадаагүй хэн нэгэн байвал заавал туслаарай. Хэрхэн холбогдох талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид бүхэн танд өгч байна. За хэлийн чандах монголчуудын зөвлөл төрийн бас байгууллагын харьяан 147 төрийн бас байгууллага дэлхийн өнцөг болон бүрд амьдарч байгаа мөн хөл хорионд орсон монголчуудаа хэрэгцээтэй шаардлагатай мэдээллийг хүргэхэд одоо манай хэлийн чандах монголчуудын зөвлөл бэлэн байна. Доорх одоо цахим хаягаар орж өөртөө хэрэгтэй шаардлагатай мэдээллүүдийг авах боломжтой шүү. Та өөрийн эрүүл мэндээ хамгаалах мөн энэ нөхцөл байдлыг сэтгэлийн тэнхээтэйгээр даван туулах бүрэн боломж байгаа. Мөн бусдтайгаа хамтран нэгдэн нийлэх боломж бололцоо та бүхэнд байна. Тэгэхээр хамтдаа хичээцгээе.